Осголтоо сэргийлье. Таны эрүүл мэнд таны хариуцлагаас. Осголтыг дотор нь хөнгөн, хүндөвтөр, хүндгэж 3 хон. Осголтод хэн илүү өртөх эрсдэлтэй вэ? Дулаан хувцлаагүй хүн арьс огтруулахундаа хэрэгэлсэн хүн биеийн эсрэгүүцээс суул хоол тэжээлийн дутагдaltaй. Ахмад настан бага насны хүүхэд хүйтэн малчин удаан байх үед ууланд алхах, анд явах, отор нүүдлээр явах тохиолдолд автомашины бүрэн бүтэн байдлаа бэлдээгүй иргэд осголтод өртөх эрсдэл өндөр байдаг. Осголтын үед илрэх шинж тэмдэг. Дагжин жичрэх, арсны өнгө цайх, судал сагших, зүрхний цохилт хурцсах. Осголтын үед авах арга хэмжээ. Гаднаас нь идэвхтэй дулаацуулах, нойтон хувцсыг нь тайлах, дулаан бүтээлэг өнгөрүүлэх. Зөвлөмж. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй удаан хугацаагаар гадаа тоглуулахгүй байх. Цасан шуурхтай үед малчид малаа хол бэлчээрт гаргахгүй байх. Холын замд гарахдаа аюулгүй байлаа бүрэн хангах, зам товчлохгүй байх, дулаан хувцлах, арьс огтруулахундаа тохиолон хэрэглэх. Иргэн та хариуцлагатай байж өөрийгөө болон бусдыг осгох эрсдлээс сэргийлээрэй.